За өнөөдөр миний бие бас сэвлийн баг хурал хийгсэн нийслэлийн эдийн засгийн хөгжил дэд үтсийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч даргын ажлыг бас авч болсон өгч болдгийг бас тодорхой харуулъя гэж одоо өнөөдөр бас сэвлийн баг хурлыг та бүхнийг урьсан. За миний бие Түмэнлэн огт даваадлаа Ленинград хотод Оросын холбооноос Ленинград хотод зөвтгүүрийн инженерээр сурч төгсөж Австрали улсад бас инженерийн болон менежментээр магистр хийж Монгол улсад Улаанбаатар төмөр зам гэх том айлд одоо туслах машинчаар ажилд орж цаашид оюутлогоо туслан үүсгэж компани Wagner Аз Bod International гэх мэт Монголын одоо 6-7 том компанийг 17 жилийн хугацаанд инженер төслийн менежерээр одоо өнөөдрийн хүртэл дандаа бүтээн байгуулалтын салбарт бол ажиллаж өөрийн гараараа бүтээн байгуулалтыг бол Монгол улсын хөдөө хөгжлийг ийм бүтээж байгаа энэ залуу. За миний бие бас одоо 2024 онд одоо надад завшаа олдож одоо нийслэлд Монгол Ардын намаас орлоо нэр дэвшиж Баянзүрх дүүрэг буюу 4-р тойрогоос одоо 16577 хүний саналыг авч нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн одоо хурлын төлөөлөгч болж улмаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бас нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил бол дэд үтцэд хариуцсан 1-р орлогч даргаар томилогдөө өнөөдөр 1 жил 6 сарын хугацаанд бол ингээд ажиллаа. За миний бие Улаанбаатар хотынхоо одоо 16 том мега төслийн 10-ыг нь эхлүүлж за үүнд одоо метро, BRT, Таранбай, Дүүжин тээвэр, Тойрог 1 2 дугаар зам, Сэлэв хот, Туул усан зохицолбор, ТЭЦ 5, Баян шуу, Сэлэв хот тийм ээ. Дээрээс нь Хүннү хот, Эмээлт аж үйлдвэрийн парк зэрэг Улаанбаатар хотын дэд үтцийн асуудлыг одоо шийдэх ийм одоо томоохон одоо дэд үтцийн төслүүдийг бол өөрийн биеэр бол хариуцсан одоо анхан шатнаас нь заахаас удирдах хүртэл ингэж одоо баг хамт олноо маллалан одоо хамтарч туслах аргаар бол ингээд ажиллаж ирлээ. За Улаанбаатар хотод бол агаарын бохирдол төгжрөл гэдэг хоёр үндсэн л дайсан бий. Монголчууд Улаанбаатарчууд бол бид нар хамтдаа тийм ээ. Тийм учраас бол энэ Улаанбаатар хотын тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бол өнгөрсөн жил бол манай баг хамт олон багада 30%-аар төгжрлийг бас энэ богино хэмжээний арга хэмжээ AI камерын тусламжтайгаар 11%-аар одоо уул зуруудын нэвтрэх чадварыг бол сайжруулсан юм үр дүнтэй. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөж байгаа хөгжлийн 16 мега төслөө бол хэрэгжүүлэх юм бол Улаанбаатар хот маань одоо цаашид одоо 40 50 жил 2040 2100 он гэхэд биднүүсийн хүүхдийн үед одоо Улаанбаатар хот маань агаарын бохирд төгжрөлгүй байх ийм сайхан одоо 20 минутын хүндээ ээлтэй хотыг одоо байгуулахаар бол нийслэлийн манай хамт олон маань ажиллаж байгаа. Тэгээд эдгээр одоо залуучууд, инженерүүд, төслийн менежердэг бол миний бие энэ 1.6 жилийн хугацаанд өөрийн одоо энэ өмнөх ажиллаж ирсэн туршлага, эрдэм мэдлэг, боловсролоо ашиглан манлайлж чиглүүл ингээд ажиллаж ийла. Тэгээд мэдээж бол ус төр гэдэг бол мэдээж амаргүй хэцүү одоо тийм одоо асуудал. Ийм учраас бас та бүхэн бол ойлгож байгаа 2025 оны төгсгөлөөс эхлээд нийслэлийн одоо Монгол Ардын намын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишээгийн Нямбаатрын одоо албан тушаал руу дайрсан, эрх мэдэлд шунсан, ажил хийж үзээгүй энэ одоо засгийн газрын гишүүн хийж байгаа Бат амгалан тэргүүтээ одоо түүний утсан хүүхэлтэй одоо баяр гэж төлөөлөгч тэргүүтээ юм хийж үзээгүй энэ одоо бүлэг этгээдүүд бол албан тушаалын төлөө одоо сүүлийн хагас жилийн хугацаанд бол одоо ингэж одоо бид бүгдийг харлуулах, гүтгэх энэ бүх ажлыг бол санаатай ингэж зохион байгуулж одоо миний хувьд бол гүтгүүлж, доромжлуулж өнгөрсөн жил одоо түүцнийхэнд одоо талбай дээр бас зодуулж энэ жил бүр сүлдээ их хурлд одоо их хурлын гишүүндээ бол одоо тархиндаа хөнгөн гэмтэл авах хүртлээр мөргүүлж одоо ингэж ажиллаж ирлээ. За эр хүний хувьд бол гомдох юм байхгүй. Ийм албан тушаал эрхэлж байгаа хүн мэдээж иймэрхүү асуудлуудыг бол туулаад гарах нь бол зайшгүй. За мөн дээрэс нь одоо энэ сүүлд одоо туулаа аврыг гэдэг байгаа энэ харай дуянга гэдэг нэг юм жүжигчин мэдрэл муутай эмэгтэй байж байгаа. Дээрэс нь одоо манай лут очор гэдэг битээр уул нь бол Австралид төгсөгчд урд нь сайхан найзууд байсан. Одоо намайг өмнө авилгатай тэмцэх газар 3 удаа өгсөн. Би энэ яриад байгаа харай дуянга лут очрыг ажил хийж нийгэмдээ бүтээн байгуулалт хийжсэн мэдхгүй. За намайг бол Монголын аж үйлдвэрийн түүх, төмөр зам, оюутлогоо, уул уурхай энэ түүх бол мэднэ. Надтай энэ хөдөө орон нутагт ажиллаж исэн бүтээн байгуулалтанд ажиллаж исэн мянган залуучууд Монгол инженерүүд бол түүхийг бол гэрчлэнэ. За эдгээр энэ тулаан аврыг гэж одоо жүжиглж байгаа энэ одоо лут очор харай дуянга бол сүүлийн одоо өдрүүдэд энэ Бат амгалан сайдын өрөөнөөс салхаа болсон. Одоо ийм одоо энэ жүжигчд ус төржүүлж энэ 18 жил гаццсан явахгүй байсан төслийг бас өнөөдөр ингэж гацааж байгаад бол би инженер хүн Улаанбаатар хотын иргэн хүний хувьд бол харамсаж байгаа.
Дээрээс нь би одоо иргэдийн төлөөлөгчдийн хувьар одоо энэ баяр гэж залууд хэлмээр байна. Энэ одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчөөс 35 нь огцруулъя гэдээ огцроод байхад нэг хурлгүй дарга ганцаараа тамгаа авч цогтаагаад их юм. Энэ албан тушаалыг авч болдог нэг өдөр өгж болдсон шүү дээ. Өгөөд энэ ёс зүйн хариуцлагуудаа хүлээгээд ялангуяа хурлын даргыг хурл нь удирдуулахгүй гэдэг тэр тамга тэмдэгт юунтэй зурлддаг. Өгөөд яах хэрэгтэй чинь ганцаараа өөрийгөө удирддаг хурлын дарга гэж байхгүй шүү дээ. Чи хурлын засаг л. Тэм учраас би энэ баяртай хэлмээр үеийн залуучууд ажилд албан тушаалыг авч чаддаг өгч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд төрдөө хүндэтгэлтэй ингэж хандаад энэ одоо өгдөг авдаг албан тушаалыг бол аваад ингэж явах хэрэгтэй гэж би одоо баяртай хэлж байгаа. Дээрэс нь яг гоо миний би одоо энэ цагдаагийн ерхий газар одоо өдөр мэдэгдэл хийсэн. За үүнийг бол би бас гайхсан. За би бол мэдээж хуулийн байгууллага энэ хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандж байгаа. Цаашид хүндэтгэлтэй хандна. Ийм учраас өнөөдөр нийслэлийн одоо эдийн засгийн асуудал дэд үс хариуцсан нэгдүгээр орлогч даргын ажлаа өгч одоо авилгатай тэмцэх газартай хамтан ажиллаж дуудсан үед нь очиж одоо өөрийнхөө энэ гин буруугүй би бол одоо хууль зөрчиж хийсэн үйлдэл нь одоо надаа нэгч байхгүй. Энийг бол одоо шалгуулж ингэж хамтран ажиллана гэдэг одоо хариуцлагатайгаар бол мэдэгжиж байна. За тэгээд Улаанбаатар хот маань ер нь одоо ингээд хүүхэд байхдаа ч их гайхдаг байсан. Улаанбаатар хотод яагаад энэ төслүүд хэрэгждэг вэ? Одоо намайг хүүхэд байхад манай аав чинь Улаанбаатар төмөр зам хос замтай болох, цахилгаан зүтгүүртэй болох. Тэгээ нөгөө Батбуур дарга үед нөгөө метро харагддаг байсан. Энэ бол миний мөрөөдөл метро. Би өөрөө л Ленинградад одоо 5 жил одоо оюутан байхдаа өдөр болгон метрогоор явж ирдэг ийм л зал байсан. Ийм учраас одоо энэ Улаанбаатар хотод дэлхийн жишгийн дагуу хурдны замтай, метротой, сайхан 20 минутын хоттой, хүндээ ээлтэй ийм сайхан хот байгаасаа л гэж хувь хүнийхэн хувьас одоо мөрөөдөж өнөөдөр хүртэл бол зүтгэж ирлээ. Ийм одоо нийгэмд өнөөдөр үүсэж байгаа энэ ёс зүйн асуудлаас олж миний бие өөрөө энэ албан тушаалыг бол өөрийн биеэр одоо өргөдлөө өнөөдөр өгч нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд үтс хариуцсан нэгдүгээр орлогчоос бол одоо чөлөөлөгдөж авилгатай тэмцэх газар одоо үнийг тодорхойлохоор хамтран ажиллаж бол шалгуулахаа одоо хариуцлагатайгаар бол мэдэгдэж байна.